аймаг сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжих болсон. За тус аймагт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор 40 гаруй төслийг хэрэгжүүлэхээр болсон байна. За ингэснээр Баянгар аймаг баруун бүсийн томоохон үйлдвэрлэл үйлчлэлийн бүс нутаг болох боловсроотой байна. Үйлдвэрлэлийг хөгжүүлснээр улс орон хөгжих гэсэн эрхэм жишээ байдаг. Тиймээс Баянгар аймагт улсын хурлын гишүүн гадаад тэрнээс замхан шатны саранчилсан бизнес инкубатортой буюу ажилсаг төвийг бүтээн байгуулсан байна. Энэхүү төвийн байгууллага Баянгар аймгийн ажилтнууд болоод жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд үйл хөдлөлтийг явуулах нөхцөл болцоо бүтээж байгаа юм байна. Баянгар аймагт сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын ажил эрчимтэй хөгжиж байна. Эдгээр бүтээн байгуулалтын нэг бол яагаргүй үйлдвэрлэл үйлчлэгээний ажилсаг төв буюу бизнес инкубатор төвийг бүтээн байгуулсан явдал юм а. Тус төвийг байгуулах санаачлагыг улсын хурлын гишүүн гадаад харилцааны сайд Зандан Шадар гаргасан байна. Мөн тэр нутгийн засаг даргын тамгын газар болгон одууд халбарныхантай Баянгар аймгийг жижиг дунд үйлдвэрийн жишг аймаг болох хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрийн зохицуулбар болох зорилгоор хөрөнгө оруулалтын чуулга үйлчлэлийг зохион байгуулсан байна. Тус чуулганаас Баянгар аймагт жижиг дунд үйлдвэрлэлийн зохицуулбар хэрэгжүүлсээр 40 гаруй төслийг хэрэгжүүлсэн. Тэдгээрийг уялдаа холбоотойгоор хэрэгжүүлж эхлээд байгаа байна. Энэ төслүүдээс эхний ээлж нь гурилын бөөний төв, сарлагын хөвөр, ноос ноолуурын үйлдвэрлэл, ус ундаа, талх нэрийн бовны цэхүүд болон барилгын материалын түүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг барих явдал юм а. Тус үйлдвэр байгуулагдсанаар ажилгүй иргэд ажилтаа болох ингэснээр Баянгар аймаг баруун бүсийн аймагуудын үйлдвэрлэл үйлчлэгээний томоохон бүс аймаг болох юм а. Хонгор нутгийн иргэд жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын талаар ямар бодолтой байгаа талаар одоо тавьж өгье. Баянгар аймагт байгуулагдж байгаа тэр жижиг дунд үйлдвэрлэлийг бол маш их дэмжиж байгаа юм. Энэ үйлдвэрлэл бол залуучуудыг ажлын байраар хангах, ер нь ажилгүй байгаа залуучуудыг ажлын байраар хангах, жижиг дунд үйлдвэрлэл явуулах сургалт гэдэг бол өөрснөө юмаа хийж чаддаг болох. Тэгээд тонгойдэл одоо ерөөсөө жижиг өөрснөө гарын дээр байгаа материалуудаар юм хийж хятадын дараа авахгүйгээр өөрөөсөө хэрэгцээг хангах. Ийм л чухал юм болов гэж би бодоод байгаа. Тэгээд энд бол манай эмэгтэйчүүд, залуучууд энд идэвхтэй оролцож өөрөөсөө төлөө, өөрөөсөө амьдралыг авч явахын төлөө маш их тэмцэл зүгээр юм уу. Тэгээд хин надад яах вэ гэдэг ингээд зүгээр суугаад байж болохгүй. Өөрийнхөө идэвхээр сайн суралцаж, өөрийнхөө идэвхээр сайн ажиллах хэрэгтэй байна гэж би бодоод байна. Нүүн төлөөр нь хүн одоо амьдрахын тулд явж байгаа юм чинь тэрэн дээр нь орж ажиллахаа хал гэж би найддаг. Ажил олцсон юм байна. Энэ тэгээд ажиллаа хөтөлмөр одоо хамт ягаад тийм сургалт юунд яваад ирсэн дээр хүн амьдрах ухаан цааштай бол дэвжиж олон хийх залхуул гэдэг энэ бас юм ангичрах нэгдэгт би найдаж явдаг да. Ажилгүй залуучуудыг ажилтаа болгох тэр жижиг дунд үйлдвэрлэлийн инкубаторыг одоо байгуулах, тэрэн дээр одоо хандлага тавьж ажлын байр бий болгож байгаа асуудал нь бол хамгийн одоо чухал таалагдсан асуудал байгаа. За малын түүхийд ноос ноолуурн дээр нөхөн олгоор олгох тэр одоо хууль тогтоомжлыг санаачилж оруулж ирсэн. Энэ нь одоо маш зөв зүйтэй ийм бодлого болсон гэж одоо мачид бид үзэж байгаа юм а. Инкубатор төвийн талаар би нэг их дэмжиж байна. За тэгээд ажилгүй залуу иргэд одоо ажлын байртай болох одоо ер нь чинээ чамааргүй өөрийн хөлбөмбөг ихлээд культураа босоод ингээд явах юм боломжийг бүрдүүлж иж байгаа ер нь таатаа зүйл болж байгаа юм. За баярлалаа. Ажилсаг төвд хөдөө орон нутгийн ажилгүй иргэд сургалтанд хамрагдаж тодорхой чиглэлээр суралцсан төгссөний дараа сум орон нутгийн иргэдтэй хамтран жижиг дунд үйлдвэрлэлийн техник хэрэгслээр хангагдах боломжтой юм а. Ингэснээр Баянгар аймгийн иргэд хонгор нутагт сайхан амьдрах боломжийг бүрдүүлж байгаа юм байна.